Сайн байцгаана уу? За, Норыг өнөөдөр бодоггүй байна. Гэтэ хөөрхөн баад. За, өнөөдөр би болцоонд урагцсан. За, бараг анх удаа болцох чинь заяа. Гэтэ энэ залуу бүр үнэхээр гоё залуу. Маш гоё залуу. Би бүр анхаарал дурлцсан. Тэгэхэд тийм дор булаан залуу заяа. Үнэхээр хөөрхөн. Өдөр болгон ингээ миний хайрыг татдаг. Өдөр болгон би баг дуралдаг заяа залууд. За тэгээд миний болцоог үргэлжлүүлэн хинтээ болцох нь хармаар байвал миний блог дээр лайк дараад тэгээд subscribe дарахаа мартваа. Утгагүй болцъя. Нэгэн сайхан залуутай болцсон гэж би хэлсэн шүү дээ. Тэр залуу нь хинбэ гэхээр манай хүү байсан юм аа. Миний дурлсан залуу. Тэгээд хүүдээ эмэгтэй хүнтэй болцоход анхаарах зүйлс ямар байдаг, ер нь болцоод байн авч орж явах ёстой шүү гэдгийг заах хичээл өнөөдөр явагдаж байна. За тэгээд ер нь надад эрэгтэй хүмүүс ер нь айгүй мэдрэмжтэй болцоонд байн авч явдаг байх нь айгүй чухал. Энэ амьдралын туршлагаас аюул чухал санагддаг. Манай хүүгээс ихтэй сансыг бодоход амар манч хүү аюул манч манай хүүтэй суухалтай. Чадлаараа л зааж өндөө хүүхдүүдтэй айл болох зүг байхыг, эмэгтэй хүүхдүүдтэй эмэгтэйлэг ямар байх ёстой, эмэгтэй хүн яах ёстой гэдгийг заах, хоёр хүүхэдтэй болцоонд авч явах, гэр бүлээ авч явах яахыг заах тийм юм бол заагаад явж байна. Би өөрөө төгс биш залуу ээж алдаад өгдөл гарган тэндээсээ суралцаад явж байна. Би энэ өнгөнд амар дуртай. YouTube би за манай сайн бой. Үнэхээр олдож өгөхгүй дурлцсан. Би бүр аттрактив болсон. Болцоонд өрөөд. За, битэрийн болцооны хоол. Спагетти. За, тэгээд мэдээж моктейл. Хөлөө. За ингээд бид хоёр болцоогоороо зөндөө хөвгөлтэй юмнуудыг арьжаал хамтдаа нээлдэж хүүгийнхаа энэ хүү болцооны сэтгэлийг бас дараа нь асуусан байгаа. Тэгээд ямар байна? Ямар хүү алдаа гаргасан гэж манай хүү би 2 алдаа гаргалаа. Нэгт нь болохоор би хоцорж ирлээ. Хоёрт нь би жоохон замбраагүй идчихин. Гэтэ би айгу гоё цэвэрхэн идэж сурнаа гинэ. Бүр хайвар хөөрхөн. Тэгээд та нар бас энийгээс туршлаад үзээрэй. Хүүхдүүдтэйгээ ингээд гоёод нэг өдөр ээж нь биш найз охин нь болоод те угаасаа эрэгтэй хүүхдийн найз охины найз охин нь охиноо ээжээрээ дандаа төсөөлдөг. Ээж шиг хүнтэй гэрэл хэмсэн гэж боддог гэж ярьдаг шүү дээ. Тэгээ эмэгтэй хүүхэд болохоор ааваараа тэгээд ийм болцооны цаг гаргаад хүүхдтэйгээ ярилцаад бас туршлагыг өгөөрэй гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдөр үнэхээр сайхан гоё болж өнгөрсөн. Маш их баяртай байна. Та бүхэн өдөр орой өглөө сайхан ухтаарай. Баяртай.